Та аавыгаа дурайсан уу? Ээжигээ дурайсан уу? Би та бүхэндээ өнөөдөр нэг хөөрхөн нэвтрүүлгийн хэсгээс орчуулж өгье гэж бодлоо. Нэвтрүүлэгт оролцож байгаа гэр бүл нь ам бүл дөрвөлээ. Энэ орой кемпинг буюу майхантай аялал хийхээр бага охиноо дагуулад эхнэр нөхөр хоёр хүрэлцэн ирсэн байгаамаа. Том охин нь төгсөлтийн шалгалтаас болоод энэ орой аав ээжтэйгээ цуг ирж чадаагүй. Гэхдээ энэ нэвтрүүлэгт анх удаа оролцсон байгаа. За тэгээд аав нь юу гэж асууж байгааг бүгдээрээ сонсцгоё. 어때 수연이는 뭐라고 얘기해? 뭐라 얘기 안 해? 수연이 Суян буюу том охиныхоо сэтгэлийг асууж ин. Суян юу гэж хэлж ийн? Одоо ямар реакшн үзүүлж байна вэ гэж асууж ийн. 이제 댓글에 오빠랑 닮았다는 얘기가 있다고 해서 왜? 너무 자기가 봐도 너무 닮아서 너무 싫대. 자기가 Комент 봐도 хэсэгт хүмүүс аавыгаа их дурайсан байна гэж бичсэн байна. Өөрөө ч гэсэн харахад аавтайгаа их адилхан байгаа болохоор жоохон дургүй байна гэж хариулж байна. 너무 닮아서 너무 싫대. 너무 싫대. 와 아니 왜 날 닮으면 안 돼? За тэгсэн чинь аав нь болохоор яагаад намайг дуурайж болдгоо мүү гэж асууж байна. 아니 아니 근데 좋지. Болно штэ, зүгээр штэ. 근데 엄마 닮는 게 낫지. За аав нь хэлэхдээ болохоор гэтээ чамайг дурайсан нь илүү дээрээ. 나 솔직히 얘기할까? 애기들 나올 때마다 너 닮게 해달라고 맨날 기도했어. Яг чин сэтгэлээс үнийг хэлэхэд би хүүхдүүд төрөх болгонд чамтай адилхан болоосай гэж өдөр болгон залбирдаг байсан гэж хэлж. 기도까지 할 정도 몰랐네. Өө залбирхтаа хүртэл тулсан юм уу гэж шоолж инээж гин. За ингээ бичлэг маань урт болох гэдэг учраас энэ хүртэл орчуулаад дуусгая. Тэгээд иймэрхүү төрлийн бичлэг таалагдчихвэл та хэд маань пэйж хуудсыг дагаарай.